үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэнийг телевизийн та бүхэн Бям гараг бүрийн орой 21 цаг 00 минутаас бэлтгэн үргэлжлэх Батын автобус нэвтрүүлэг анх удаага гаднаас хөтөлтөд эхлүүлж байна. Яг энэ арт яг ийм автобусны буудлын хүчлтүүдийг хийсэн байдгийг үзэгч маань өдөөрөө аягүй сайн мэдэх баг. За энэ бол хичнээн байдгийн ямар байдаг талаар тоо моон би бол сайн мэдэхгүй. За ямар ч байсан энэ бол өмнөх байсан буудлууд дээр байдаг байсан энэ одоо тогтчлтыг бол хамгийн орчин үеийн хамгийн сүүлийн үеийн за дээрэс нь одоо энэ баруун стандартын Европын мундаг орнуудад байдаг ийм автобусны буудлыг Улаанбаатар хотод иргэддээ ийм сайхан болжээ. Манай автобус ч ирж байна да. Тэгээ манай автобусанд бол одоо яг энэ хотын тогтчлт автобусны буудлын тогтчлт энэтэй холбоотой маш олон зочид бий. За мөн дээрэс нь Дуулаан 2020 гээд тэмцээн бий. Энэ тэмцээнийг 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ одоо тэмцээний зочид бас манай автобусанд суусан байгаа. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлүүлцгээе. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Дэгид ирсэн их баярлалаа. Мөн зочдтой бас их баярлалаа. Тэгээ сая анх удаага нэвтрүүлэг маань автобусын дотроосоо биш эхэллээ л дээ. Тэгээд энэ автобусны буудлын тогтчлтын талаар ярина. Дээрээс нь бөмбөг барьсан байгаа. Тэгээд хөл бөмбөгийн талаар бид нараас өнөөдөр ярина. Юу гэхээр зэрэг 2020 гэдэг дуулаа 2020 тий. Энэ тэмцээн бол 9 дэх жилдээ маш амжилттай зохион байгуулагдсан. Тэгэхээр энэ талаар бас хэдүүлээ автобусандаа ярина. За залуу хөл бөмбөгчд маань бас замаас суух байгаа. Өнөөдөр бол яг эхлэлт бол нэг манай автобусанд 10 гаруй зочин байна да. Тэгээ та бүгдийг манай нэвтрүүлэгт өргөдөн ирж оролцож байгаад их баярлалаа. Автобусныхаа буудлаас л эхлэндээ. Энэ автобусны буудал бол энэ олон улсын стандартад тохирсон их сайхан автобусны буудал байгаа. Тэр энэ талаар бүгдөө яриад эхлүүлээ дөхөө. За сайн байна энэ өдрийн мэнд өргөе. Тэгээд ерөнхийдөө нийслэл маань өдрөөс өдөрт улам өргөжин тэлж хөгжиж байна. Ерөнхийдөө сая хүн амаас дээш болчихоор чинь яг харахгүй олон улсын стандарт шаардлагадаг. Тэгэхээр манай энэ ухаалаг Улаанбаатарын хөгжлийн хүрээнд бид нар бол нийслэлчүүд маань энэ автобусны буудлыг сайхан тогтч янзлах асуудлыг бол дэвшүүлсэн тавьсан байгаа. Ингээд энэ дээр бол нөгөө 2 жилийн өмнө манай нийслэл хотоос нөгөө хөрөнгө оруулалтыг хувийн хэрэгжлийнхэнд дэмжээч гэсэн тийм нэг чуулга уулзалт бас хийсэн. Энэ дээр бол одоо энийг дэмжиж бол тухайн үед Тодорхой хөгжлийн банк энэ автобусны буудлыг олон улсын стандартаар хэрэгжүүлье гэдэг саналыг дэвшүүлээд GC Ecois гэж одоо компани Францын. Энэ бол дэлхийд бас номер 1-д орох юм компани. Тэгээд энэ Хонконг, Сингапур, Лондон, Парис энэ автобусны буудлуудыг тогтчулсан компани юм байна л да. Тэгэхээр энэтэй хамтарсан хөрөнгө оруулалтыг хийгээд хөрөнгө оруулалтын компани байгуулад ингэж хэрэгжүүлсэн. Өнөөдөр нийт 200 гаруй автобусны буудлуудыг ийм жишгээр тогтчуулахаар яригдж байгаа. Яригдаад 200 гаруй автобусны буудлууд. Одоо хэдийн яг ийм байдлаар тогтчулсан байгаа. 60-70 автобусны буудлыг барьсан байна. Энэ бол хэрэгжит нь хувийн хвшлээс мөнгө гарч байгаа. Автобус биш юм тий. Автобус биш. Хотол зүгээр тэ талбайг нь өгөөл хувийн хвшил хөрөнгө оруулалтаа хийгээд тэгээд энийг байгуулж ингэж ажиллаж өгч байгаа. Энэ цэвэр бол одоо автобусны буудлын өр өртг нь хотоос нэг ч төгрөг гарахгүйгээр хийж. Ингээд энэ өөрөө бол ухаалаг дотороо жишээлбэл тодорхой хугацаанд дотор Wi-Fi үнэгүй ашиглах. Тэгээд бас нөгөө автобусны буудлынхаа энэ дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол бас нэг тийм юу аудио тийм юутай юм байгаа. Тэгээд нөгөө энэ чинь бол цаашдаа бол ингээд нөгөө бас нэг камерт суйрлуулсан, аюулгүй байдлыг хангасан ийм асуудлыг шийдсэн ийм цогц. Энэ автобусны буудал нь өөрөө 3 янзын хэмжээтэй тийм ээ. Зарим нь том, дунд, бага зэрэг энэ тухайн ачааллаасаа шалтгаалж. Сая бол дундтаа орох үү? Энэ дундтаа орж байгаа. Энэ том нь болж багшийн дэдийн хажууд байгаа шүү дээ. Тэгээ энэ бол одоо харилцагч нарт мэдээллийг хүргүүлсэн автобусныхаа буудлын одоо явцын талаар мэдээлэл өгсөн ийм хэмжээтэй хийж байгаа их бүтээн байгуулалтын нэг хэлбэр нь л дээ. Энэ зүгээр цаашдаа бол бид нар ухаалаг Улаанбаатарын төслийн хүрээнд одоо энэ автобуснууд бол цаашдаа нөгөө цахимжуулах ийм асуудал бас хэрэгжээд явхаар ингээд солонгосын компанитай яригдаад явж байгаа. Нэгс нөө картаар уншдаг бүхэл хэлбэрээр нь яадаг цахимжуулах асуудал яригдаад явж байгаа. Нөгөө талаар энэ маань эргээд иргэддээ бид нар тэр нөгөө ямар нь хөнгөлөлтөө үйлчлэх, ямар хөнгөлөлтгүй гэдгийг бас тэндээ уншдаг систем нь явах. Ийм бүхэл бүтэн энэ цогцлбор
ерөнхийдөө хотын маань хөгжил маань улам одоо өргөж дэвшгийн хэрэгээр бид нар годомж төсөл, уулзуур төсөл ингээд цогц юмнууд яваад байна л да. Анхнаасаа бид нар ч одоо энэ замбраагүй рекламны самбарууд байлаа шүү дээ. Энийг одоо авснараа та өнөөдөр бол харагдах орчим, үзэгдэх орчим одоо ингээд тэгээд нийслэлийн иргэдийн хурлаас баталсан, журам батлагдсан. Ямар орчинд одоо тэр нь юугаа рекламны самбараа тавьж болох уу? Бид нар ч нүдг бол харагдах орчимгүй байлаа шүү дээ. Тэгээд энэ бүгдийг одоо зохицуулаад, журмыг гаргаад нэвтрүүлээд явснараа хүмүүсийн бас сэтгэл ханамжинд бас тайвшрал өгж байна. Цэлгэр сайхан байх, харааны орчин, харагд үзэгдэх орчин бол бас тодорхой хэмжээгээр бас заагтаа байх л ийм хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бол цогц хөтөлбөрийн нэг хэмжээнд л явж байгаа. Энэ автобусны буудлуудын зогсолт биш. Энэ их гоё болсон. Тэгэхээр яг маа автобусанд бол нийслэлийн тээврийн газрын зогсоол гэдээ хариуцдаг байна шүү дээ. Тэгэхээр яг энэ зогсоол хариуцсан мэрэгчлэлтэн бас суудсан байгаа. Энэ хичнээн буудал байд юм бэ? Улаанбаатар хотод байдаг буудал маань. Яг автобусны буудал. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод мягмар шүү тий. Улаанбаатар хотод нийт 711 зогсоол байдаг. 711. Тий. Одоо гэр ороод дунд гэсэн үед бүгдээрээ ороод тий. Бага автомобиль автобусны юу ороод. Эцсийн зогсоол үүнээс 65 байдаг. Эцсийн Тий. Тий. Ерөнхийдөө бол тий автобусны буудал маань хотын төв хэсэгтээ бол 200 зогсоол. Энэ 200 зогсоолыг бол одоо GC Teco Франц компани маань тогтчулж байна. Аг их багтаамжийн одоо том аврын автобус гэж ярьдаг. Том аврын автобусны 560 гаруй автобус зогсоол байдаг. Бусдууд нь гэр хороолтоо байлсан байт. Энэ сая миний зогсож байгаа одоо суудаг энэ автобусны буудал бол айгүй гоё. Тэгээ дээрээс нь би харлаа л да. Манай нөгөө нэвтрүүлэг одоо энд ч ихсэн харагдаж байна. Одоо энд бол Mobicom-ийн тий рекламны ингээд самбар энд тавигдсан байна. Зөвхөн тогтчлт гэдэг талаасаа ч мөн дээрээс нь энэ ч бас нэг бизнесийн нэг тийм сурталчилгааны нэг юм гоё хэлбэр болдог. Тэгэхээр энэ хүү буудлыг одоо барьсан одоо оруулж юу гэж хэлэх юм бэ? Өөрийгөө танилцуулж. За GC Teco компани бизнес хариуцсан захирал хандлагч юм байна. Хандлага. Тийм. За ерөнхийдөө бол манай автобусын буудлал бол энэ онд бид нар 50 ширхэг хотоос бол хэмж барихаар байгаа. За манай буудлал ерөнхийдөө бол шөнийн 24 цагийн бол гэрэлтүүлэхтэй байгаа. Та бүхэн анзаарсан баг. Шөнө бол хотыг чимж байгаа. За мөн ард иргэдтэй зөрөөс одоо бүх төрлийн мэдээллийн чиглэлүүдийг тавьж гэж байгаа. Яагаад тэгэхээр манай хуучин автобусын буудлууд бол ард иргэд зөрөөсөн чиглэл юусоо байдаг байсан. Бид нар энэтэйгээ уялдуулаад бүх төрлийн чиглэлүүдийг олж байгаа. Одоо тэр самбар дээр ард тал нь хажуу талдаар игээд за ямар ч өнөөдрийн байдлаар манай компани бол ингээд явж байна. Хотынхаа төлөө, хотынхаа иргэдийнхээ ая туххын төлөө бол ингээд зорж чигээд ажиллаад явж байна. Энэ буудал бол аюух таалагдаад байгаа. Тэг би дөнгөж сая л хажууд нь зогсоод очиж барьж үзлээ л. Энэ ер нь юугаар хийсэн ямар юмнаас бүтсэн байгаа юм бэ? Шил бол байна. Шил бол ерөнхийдөө бол гатаалтай шил байгаа. За энэ манай нөгөө машины шил гэж ярьдаг. Яагаад тэр нэг аюулгүй байдал талаас бутардаг. Эргээд оодын чинь гудамжинд байгаа учраас ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа. За хоёрт болохоор манай автобусын буудал маань байгаль дээлтэй гэрэлтэй байгаа. Тодорхой хэмжээгээр өдрийн цагаар гэрлээ хөрөнгөлүүлээд за оройн цагаар бол нарны зайтай тийм нарны зай маркаар ажилладаг. Яг нарны зай бол биш. Тийм тэгээ орой хотын гэрэлт бол гасахаар бол нэмэлт асдаг байгаа. Өдөр бол асахгүй тийм. За зэврэлт одоо энэ манай Монголын одоо энэ гэрэлт суурьмстай холбоотойгоор энэ зэврэлтээс хамгаалсан цайраар бид нар буудлаа унтсан байгаа. За хамжуулсан бол төмөр байгаа. Ерөнхийдөө бол нэлээд сүүлийн үеийн дэвшил технологиудыг ашигласан буудлууд маань байгаа. За энэ дээр нэмээд бид туршилтын журмаар бол одоо энэ хөгжлийн мэргэжилтэд иргэдтэй зориулсан аудио мэдээллийн системийг суулгаж байна. За хоёр тус манай буудал дээр дүүжлэх хүмүүс эхний 20 минут болохоор үнгүй Wi-Fi-ыг ашиглаж байгаа. Та бүхэн анзаарсан бол буудал дээр зогслоо. Одоо хаягтайгаа гараад ирнэ. Одоо энэ жишээл бол 120 мянгатын буудал 120 мянга гэсэн Wi-Fi шүлжээ гараад ирнэ. Тэгэхээр 20 минут ард иргэд маань бас хатуу сүлээнгээ өөрсдөө хэрэгцээтэй мэдээлэл явуулдаг. Тийм бол одоо энэ чинь ингээд автобусны буудлаар зогсож байхад яг тэр Wi-Fi норн гэсэн юм би юу? Ер нь бол мэдээллийн самбар ард нь хатцсан байна. Дуулаа 2020. За, өдрийн хөргий. За, хаашаа суух. За, өдрийн залуусаа. Өдрийн тэмцээнээс шууд явж гинэ. За, багийн ахлах хэм билээ? Биг мантай. Хэдэн настай? 15. Хөл бөмбөг хэдэн жил сурж байна? Хөл бөмбөг одоо 5 дахь жилдээ тоглож байна. Санаа баг чинь нэр нь 14 дугаар сургууль Дүүлэнд сургуулиар ордог. сургууль 14 дугаар сургуулийн. Баг нь нэртэй юу?
Баг нь одоо манайх глоброхтой баян зэрэгт өргөж авдаг. Сая тэнцээнд орчаад. За хэр амжилттай явж байна? Сая бол маа тоглолт дээр хоцсон. Хоцсон. Аль сургуулийг хожив? Чингэлтэй дөрөвтэй тоглоод Хит хитээр хожив? 5-3. 5-3. Чи хэдэг гол хий? Би гол хийв. Гол хий. Гол хийсэн аав. Гол хийсэн. Гол хийсэн суугаагүй нүү? Хаана вэ? Сүхэнээс. За. Сүхэн хэдэг гол хий? 5-ын хэдийн хийсэн? 2-ын. Яаж хийв? Унд татаж матаал тэр юм болов уу? Үгүй юу? Яас. Фаст нэг зөвхөн. Чи аль байрлал тоглолт? Баруун. Урдлын баруун жигүүрээр. Довтлогоонд дэмжиж ордог. За хамгийн хайртай хөл өмгч чи юм? Роналдо. Яагаад? Сайн тоглодог болохоор угаасаа хамгийн шилдэг тамирчдын нэг яхаар хүмүүн те. Залуучуудаа бүгдөө дараагийнх нь хожилтон зориулаад алгадчихна. За суултаа ирээ сууч. За буцаа сууч. За бусад сэдвүүг орно. Надмыг та бүхэнд үзүүлэх нэг юм юу байна? Инфографик. За инх тайвны өргөн чөлөөгөөр өдөрт 19 чиглэлд 314 автобус явдаг. Хамгийн одоо өндөр ачаалттай эрчимтэй байдаг зам. За Улаанбаатар хотын хамгийн их ачаалттай 3 чиглэл гэж байна. За 23 дугаар чиглэл зүүн салаа халдвартын имлэг. Нилээ урт юм байна те. Нэртлэн урт замыг туулдаг байна. За 5 шар ургах наран хороол. За хөндлөн гулд явдаг байна шүү. За нөгөөг нь болохоор 26 дугаар чиглэл Улаан чулууд Монгол улсын их сургууль гэсэн ийм 3 чиглэл бол хамгийн их ачаалттай юм байна. За автобусаар зорчих иргэдийн оргил цаг нь бол 7-оос 8:30. За өдрийн 11 цагаас 13 цаг. За оройн 17-оос 19 цаг. Автобус ч нэрээ хэдэн цаг гээд явахгүй болтгоо лээ. 10 9 10:30. Орой 20:30-аас хойшоо шөнийн төврөө. Шөнийн төвөр нь 2 маршрутаар. Одоо их тайвны өргөнчлөл одоо та бүхний мэддэг тарилаа бусны 2 дугаар шугам. Эцгийн яг юунаас ингэ хэлэхээр бид нар чи их төөрнөө. Одоо тарилаа бусны 2 дугаар шугам гэхлээр офицеруудын ордон ханы материал чиглэлтэй. Тий. Хүнцэн тий тарилаа бус тий. Нөгөө босоо чиглэлтэй болохоор нисгээс 7 будал шөнийн төвөр явж байгаа. Тий. 22:30-аас автобус зогсны дараа иргэдэд үйлчлэл үзүүлж байгаа. 1 цаг хүртэл. Энэ сая нөгөө танаа буудлыг ярьжсэн. Буудлыг ярьжсэн зэрэг би бодлоо л да. Манайхаа өөрсдөө одоо энэ автобус бол Монгол залуучуудын угсарсан юм автобус байна. Эко автобус. За. Хатаасаа хийж чадахгүй байна гэж үглээлсэн чи бид нар чинь автобус хүртэл хийж хэл юм байна. Гэтэ энэ бол яг мэдээж угсарсан автобус гэхээр бас арай өөртөө эко 4 хөдөлгөөнтэй юм лээ. Тэгэхээр орлуулах ер нь боломж хэрэг байгаа. Хэдэн хувийн гаднаас авд юм бэ? Автобусны буудлын одоо энэ шилдэлтэй энэ бүтэж байгаа материалууд бол манай Монголын нөхцөл бол одоо түрүү хэлсэн нөгөө эрс урамцтай холбоотойгоор цайр бүх төрлийн одоо энэ зөвлөлөөс хамгаалсан энэ бол одоохондоо манайд нэвтрээгүй технологи. Тэгэхээр энийг бол бид нар гаднаас авч байгаа. За одоо бусад одоо энэ шил одоо бусад суудад эднэрийг бол бүгд дотоодоос бол хангаж байгаа байдаг. Ягаад гэхээр энэ бол манай дотоод өөртөө зах зээлтэй авч байгаа. Автобусны буудлын руугаа эргээ орно. Үргэлжлүүлээ яри. Энэ автобусны буудлын чи өөрөө ингэдэг нэг юм за одоо шил байна. Хагарж ингэж ивдэрэхэд бас нөгөө эрсдэлтэй тий. Тэгээ энэ манайхан ер нь яг энэ автобусныхаа энэ буудлыг одоо нэлээд хэдийг тавьсан байгаа ч хотын бууд маань хэр хайр гамтай одоо хэрглэж байгаа. Энэ талаар та хэдийн бас нэг судалсан судалгаа энэ төр байна уу? Энэ яг энэ компани маань өөрөө арчилгааг нь давхар хариуцаад явж байгаа. Давхар хариуцаад. Тий. Тэгэхээр хүн бол цэвэрлээд ингээд дахаар иргэд маань бас нэг хайрлах орчин үеийн стандарт юм тавиад өгөхөөрөө хуучин бол ингээд төмөр байсан юм. Тэгэхээр нөгөө цаас наагаад рекламны юм наагаад байдаг байсан. Одоо бол энийг дорн цэвэрлээд дахаар хүмүүс тэр ахуудаа дасч эхэлж байна л да. Та бүхэн мэдж байгаа. Ер нь наагаад нэмэх юм байна. Ерөнхийдөө та бүхэн мэдж байгаа. Тий. Тэгэхээр чи нөгөө нэг байнгын ачлаа цэвэрлээд байвал за энэ наагаад нэмэргүй юм байна. Ерөнхийдөө ийм цайхан цэвэрхэн юм дээр юм наахаар муухай болдго юм байна гэдэг ингээд ахын имийг бид нар оруулж өгмөр юм. Та бүхэн мэдж байгаа бас банкны систем бид нар ATM машин гэж тавиад өгсөн чинь хүн болгон ихлээд нүдэл ингээд цохоод байдаг байсан чинь сураад эхлэхээр тэр ахуудаа соёлтой ахуудаа өөрсдөө дасаад
сүйд нь өөртөө эзэмшдэг болчихж байгаа байхгүй. Энэ нь одоо бас бидний монголчуудын маань нэг хотчлтын бас нэг хэлбэр юм болов уу гэж бодож байгаа. Өнөөдөр бол Монголын иргэн болгон бол карт эзэмшдэг, хэрэгэлдэг бол одоо иргэн болгон одоо гар утастай болчлоо. Хуучин бол бараг л нөгөө пэйжер барьсан юм ямар мундаг юм бэ гэж харж байлаа сая 90-д онд. Одоо л хүм болго хөдөөний малчин хүртэл одоо өнөөдөр гар утас барьсан банкны карт эзэмшдэг болсон. Айгүй сайхан болж байна. Тэгэхээр маань ахуйгаа дагаж нөгөө хэрэглээний соёл сурч байгаа юм болов уу гэж бодож байна л да. Яг хариуцж байгаагийн хувьд ер нь хэрэг гимтэл бэртэл юм гард юм бэ? Бэртэл юу ах вэ гэдэг. Хөлөн хүчтэй ороод ирсэн бэртэл гэдэг үгээс ороод ирсэн шүү. Манай хотынх маань бас хот соёлч тал руу бас нэлээд бас явж байна. А яг энэний хажуугаар сарын бас байна л да. Нодлон бид нар 14 оны 7 сараас эхлээд барьсан. За өнөөдрийн байдлаар бол ямар ч бас нэг 12 буудлын шилийг бол нэг хаглаад эвдлээд тэрнийх нь өрөөнд бид нар бол буцаага засчаад ямар ч тоон баримттай бол байна. Камер бий юу тийм? Ер нь бол камер бол байхгүй яг замын камераас бид нэр одоогийн байдлаар сүйж байгаа. Яг олцоо ард иргэд за нөгөө согтуу одоо контрол алдсан хүмүүс явж байгаа. Тий энийг далимдуулаад бас нэг энэ иргэд болон энэ аж ахуйн нэгж бас уриалга хэлмээр байна. За энэ сайхан одоо хотоо зориулаад ярьж байгаа натуусын буудал дээр бити хамаагүй зар сурчлагаа зарын юм наагаач гэж уриалмаар байна. А мөн за энэ урлагийн төлөөлөл байгаа учраас урлагийнхандаа бас хандаж хэлмээр байна. Урлагийн одоо янз бүрийн тоглолт болохоор манай натуусын буудлыг жаргатал нагаа ичдэг. Тий. Тэгэхээр энэ бас дэлгэр мөрөнгө бас урлагийнхандаа уриалж өгөөч гэмээр байна. Бити наагаач гэж. Яг нөгөө дуучид наагаад байгаа юм шүү дээ. Тий. Нөгөө нэг за одоо ингээ реклам сурчлагаа бүгдөө ингээ гоё хийгээл тэгвэл нөгөө маркетингийн нөхдөд байхгүй тий. Манай урлагийнхаа болооч ээ. Юу яалтаа? Компанидаа шууд ярил та. Одоо жишээлх юм бол нэг жишээлбэл би тоглолт зохион байгуулъя л да. Одоо энэ 700 хэдэн буудал чинь наан шүү дээ. Яалчгүй наан. Гэхдээ наахтаа юу яа л та. Тэр рекламных нь одоо тэр 50 журмын дагуу тавья л та. Хөнгөлөөч ээ. Хамдарж ажиллая л та. Дээрээс нь бас иргэн бүр өөртөө цагдаа байя л та. Тийм ээ. Тий, иргэн бүр өөртөө цагдаа бай. Иргэн бүр өөртөө нөгөө ааж жижүүр байя л да тий. Би та бүгдээс асууя. Одоо бол аваргуудын лигийн шүгээн дөр үлдсэн баг. За, ерөөшөө аваргуудын лигийн акулууд үлдсэн байгаа шүү. Байерн Мюнхен байна. За, FC Барселона байна. За, өнгөрсөн жил 10 дахь төрүүгээ авсан Реал Мадрид байна. За, Италийн алдарт Ювентус. Аль нь дөрүүлэх болоо? Та нар юу гэж бодож байна? Барса. Аваргуудын лиг гэх юм бол за мэдээж хөгшин хадагтай Ювентус бол 3 баха би санаад байна. 3 удаа дөрүүлсэн байд тий. Энд байна уу? Аваргуудын лигийн цом 3. Барса бол Байерн бол 5 удаа. Аваргуудын лиг Каталоны нэр төр Барселона бол 4 удаа. За Реал Мадрид бол үнэн тасархаа л да. 10 удаа дөрүүлсэн тий. Аль нь дөрүүлэх бол зүгээр л хөл өмг хэдүүлээ. Яагаад тэгээд яагаад ер нь тэр багч нь дөрүүлэх юм бэ гэдэг. Яа залуучуудаа аль дөрүүлэх юм бэ? Реал Мадрид. За Реал Мадрид яагаад вэ? Бүрэлдэхүүн үндсэн дээ. Давтамжуулалт өмнө жил авраг авцтай. Хоёр дахь удаа ахиад авч байгаа болохгүй. Аваргуудын лигийг 2 дараалж авсан түүх байдаг лөө. Харин байхгүй. Тэгээд би бас жоохон гайхаад байгаа хгүй. За тэгвэл Реал Мадридийн хөгжөөнд дэмжигчд бүгдөө мэдээж бүгдөө л төрүүлчихээсэй л гэж бодож байгаа. Яагаад түүхийг тэр юуг одоо өвдөж болохгүй гэж тийм ээ? За Барса илүү. Яагаад Барселона юу? Яагаад гэвэл уртлын 3 сайн болох гэж байна. Ямар байгаа. Тэгээд Силва, Суарес дэлхийн 3 шилтгэл байна да. тэгээд хойно сайн. Латин Америкийн 3 улсыг ч одоо хамгийн 3 лагын л урд нь шүү. Нэг нь Бразил, нэг нь Аргентин, нэг нь Уругвай. За энэ 3-ыг зогсоох түнхээр хэцүү юм билээ. Тэр Парис Сен-Жерменийн хараад. За чи маань аль гэлээ? Реал Мадрид. Яагаад Реал Мадрид төрүүлнэ гэж? Миний дэмжтэй тоглож бас тийм байгаа юм. Багийн борлуулалт сайн. Тийм үү. Одоо чи юутай таарсан байгаа та? Италиудаа Ювентустэй таарсан байгаа тийм. Очоод гараад ирэн дээ. За. Хаалагч энэ өстө хамгийн чухал хүн сууж штэ чи юусэн. Ким үлээ дүү? Батэрдэн. Батэрдэн. Хэр олон гол хаалга хэр олон хуурай манжи. Тэгээд энэ бол хамгаалтаас шалтгаалсан. Аха. Тэгээд хоороос бол ганц байлаа дээ. Сая бол 3 гол алдчихв. 3 өөр хүн хийсэн үү? 1 хүн 3-ыг гисч үү? 1 хүн
хоёрыг хийгээд нөгөөх нь өөр нэг хүн. тийм үү. За. Багш. Ахмад төлөв мөгцөн. Одоо аль нь дөрүүлэх вэ? За ерөөдөө Иран мэдээ төрүүлж болж байна л та. Гэхдээ би нэг түүх юм хэлчихтэй тий. Ер хамгаалалт гол нь багийн спорт хамгаалалт аягүй чухал байдаг. Хамгаалалт нь ерөөдөө нэлээд найдвартай хамгаалттай байгаа. Бас дээрэс нь сая хэлдэж байна манай 10 танаас шгшөөгээ хаалт шиг батдаг гэдэг шиг хаалгач нь хамгийн чухал байдаг. Дээсээ гэсээр зөв байралд очиж хаалгандаа сайн зогсдог болж байна. Яг нэг матер төрүүлээсээ 2 удаа дараалал төрүүлээсээ бас түүхэн гоё бичгдээсээ гэж бодоод байна. За таны хувьд Одоо Барселоныг төрүүлнэ гэж бодоод байна шүү дээ. Ягаад гэвэл Барселон ч манай Челсиг хоцсон, Бисижиг хоцсон, Францын. Тэгээд би уг нь Челсиг төрүүлэх багсан чинь Челси бисижид хожигдоод Бисижиг Барселон хожоод ингээд ер нь Челсиг орнд Барселоныг төрүүлчих байх бодоод байгаа шүү дээ. Ер нь бол таав Челси гэж бод. Челси. Угаасаа ч Челсигийн мондөг малгай юм шүү дээ. Тэр нэлээд олон жил Челсид байлаа гэж байгаа шүү. Гэхдээ Премьер Лигт бол тасархаа дөрүүлж шүү Энд дээ. одоо өнөөдөр шийдэн шүү дээ. Өнөө шин Тодорхой юм тодорхой байх. 10 онооны дөрөв гэдэг чи одоо араас нь яаж чармаа Маньюг хүчээ авсан одоо Маньюг хожиж болж байгаа юм чинь Арсеналыг бол өдөрмөч байхаа тийм ээ. Тэгээд Барселон гэж байна. Энэ манай 14 дэх сургуулийн их гой тоглолт хөгжөөд байгаа шиг ингээд дуйлан төрүүлсэн, тасархай төрүүлсэн. Тэгээд финал тоглохдоо 24 дэх сургуулийн багийг тасархай хоцсон. Нэлээ илүү их хоцсон. тийм үү. Тэгээд энэ хүүхдүүдэд бас баяр хүргэмээр байна. Цаашдах намжид улам их хэмжээд төсмөр багшин. Манай төл өмг нэг юм айгүй ингээд нэг юм давлгаалаад юм уу нэг юм айгүй мундаг ингээд сүүлийн за 10-аад жил айгүй сайн хөгжиж байна. Энэ юу юуных юм бэ? Яг юутай холбож тэлбэртэй нэгдүгээр холбомоор байна. Ягаад гэвэл 2006 оны дэлхийн аварга шалралт тэмцээнийг шууд дамжууллаа шүү дээ, тийм. Тэр нь бас манай хүүхэд багчууд нэлээд нөлөөлсөн болов. За дуйлан 2020 тэмцээч гэсэн эндээс ихтэй. Тэгэхээр манай дуйлан 2020 тэмцээнийг санаачлагч Хас банкны хамт олон болохоор тэр шууд нэвтрүүлгийг шууд дамжуулсан. Ивент итгэж. Тэгэд энэний үр дүнд ер нь Монголын хүүхдүүд яагаад хөлбөмбөгөөр дэлхийн 1 номерын спорт улсын спортоор одоо амжилт гаргаж болохгүй гэж. Тийм учраас хэсэг залуучууд нэгдээд дуйлан 2020 тэмцээнийг санаачилсан байна. Тэгээ 9 дэх жилдээ явагдлаа. Энэний үр дүн маань өнөөдөр бол ингээд ил тод гарч ирж байна. Нэг жил явагдаад шууд гарна гэж байхгүй шүү дээ. Цаг хугацаа хэрэгтэй учраас 9 жилийн дараа бол үр дүн бол өндөрөөр одоо харагдаж байна л да. Тэгээ манай энэ дуйланы эзэд маань энд суудсан байна. Дуйланы эзэдийг төрүүлэгчд манай энэ шилдэг тасгажуулагч нар бол багш гал мөнх багш нар сууд. Бас дуйланыг одоо зохион байгуулдаг манай шүүгч, шилдэг шүүгч Эрдэнэбат спортын мастер сууж байна. За Ахмад Төлөмөгч цогтын инх төр бас энд хүрэлцэн ирээд дуйлан болон Монголын хөлбөмбөгийн талаар хэдүүлээ ярилцахаар төвлөрөө суугаад байна л да. Хөлбөмбөг нь ялцчихгүй нөгөө дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг хамгийн их хөрөнгө за энд бөмбөрцөг дээр амьдардаг хэдэн хүмүүсийн чинь дээлэнх олонхон нөгөө гэж үзээд байгаа шүү. Ялцчихгүй манай хөлбөмбөг бас яг тэрнтэй. За яг хөл нийлүүлэхгүй ч гэлээ энэ жил бол хамгийн анхны гадаадд тоглосон тамирчин одоо албан ёсныг ирээ хийгээд ингээд явахаар ялцчихгүй юм алхмаар юм явдаг жамаараа л явж ийл гэж л одоо сэтгүүлч хөтлөгч үнэ ойлгоод байгаа л да. Тэгээд алхмаар явж байна. Бидний бүхэн ч гэсэн 9 жилийн өмнө ийм л мөрөөдөл байсан. Яагаад нэг Монголын хүүхдүүдээс энэ гадаадын бас багуудад тоглож болохгүй гэж энийг бий болгохын төлөө энэ дуйлан 2020 тэмцээнийг урт хугацаагаар явуулъя. Яагаад урт хугацаагаар 7 хоногийн тэмцээн гэхэлэр манай хүүхд багчууд чинь одоо маш их юм сонирхдаг болсон байна шүү дээ. Хөлбөмбөгөөр 7 хоног хичээлж дараагийн 7 хоног сагс руу орчих тийм магадaltaй. Тийм учраас хөлбөмбөгөөс бусад төрлүүдээс хамгаалах үүднээс юм урт хугацааны турш явуулдаг. Тэрний үр дүн ч гэсэн бас гарч эхэлж байна л да. За анхны дуйлан 2020 тэмцээний шилдэг тамирчин мөрөн байна. Сербийн багт одоо тоглохоор гэрээгээ бас байгуулсан явж байна. Сая ирж бас нутагтаа болсон тоглолтод оролцлоо шүү дээ. Одоо ямхуу одоо авьяаста гэдгээ бас арт өмнөдөө бас нэгэсэндээ харуулчаад явлаа шүү дээ. За магадгүй одоо 5-6 жилийн дараа манай энэ сууж байгаа залуучуудаас ялангуяа тэр сод үлээг байна. Сая шилдэг бамбар дээр арсан тийм мэрэгэн борч. Хэдэн гол ийсэн? Юу? Оо, читэй хитий 6 сарын туршлагаар эдгээр чинь маш их тоглолт хийнэ л да. Тийм ээ. Тийм ойр зөрн 20-30 тоглолт хийж байгаа.
Аа. Дандаа ганцхан амралтын өдрүүдээр болж байгаа. А зөвхөн амралтын. Тохирол. 46 голын хэдийн баруунаараа зүүнээрээ толгоогоороо гараараа энэ. Та ер нь нэг тийм юу хараагүй. Ихэвч чи баруун юм зүүн мө? Баруун. Тэгвэл баруун л баг та бодвол. Толгоогоороо ирэх. Баг. Ер нь бол баруун хөл бол аюултай юм тий. Яа, хэтрэг хэд удаа хийсэн. Энэ тоог алдсныг үлэмж байгаа байна. Энэ залуучууд маань бол одоо ингээд хөлбөмбөгт ялуугаа ингээд нэг залуу үе маань хөлбөмбөгт ингээд бүр хушуур айгүй их хоббитэй тоглолдог болсон байл. Дасгалжуулагч хүний хувьд ингээд хэлэхэд ер нь бол огцом ингээд өсөлт дэвшилт харагдаж гинүү эсвэл ингээд ер нь хажуухан зуухан байна уу? Энэ тэмцээн болж байгаа те зохион байгуулалт болж байгаа байна. За одоо жишээ нь дүүлээ 2020 тэмцээн маань маш олон сарын турш үргэлжлэж явж байна. Энэ чинь хүүхэд нэг хөлбөмбөг тоглох сонирхлын дээзээр явж байна. Зарим тоглолтоо хүүхдүүд хожигдох үе. Тэм хожигдохороо бас энэ чинь хариу тоглолттой. Нэг багтагаа хариу тоглолт. Тэр багтаа тоглохоос игээд бид нар бас хоорондоо багаараа ярилцаад анализ хийгээд хичээл зүтгэл гаргаж байна. Тэгэхээр өнөө хөлбөмбөг сонирхлын илүү хүүхдүүдэд төвшний илүү болоод тэгээд цаашаа тэмцээн болонд авах ингээд юу тавигдаад байгаа юм байна. Энэс болоод хөлбөмбөг спорт нь хөгжиж байгаа байхгүй. Тэгээд одоо дүүлээ 2020 тэмцээч одоо баг манай Монголдо нэлээд олон хүүхд багчууд орсон тэмцээн байна. Хичнээн хүүхд орд юм бэ? За нэг 30 гаруй мянга баг тийм. Өөх. Тэгээ 3 шатай явж байгаа. Тэгээ 30 гаруй мянга хүүхд орсон тийм. Оо энэ ч дүүцтэй. Монголдо энэ байхгүй тэмцээн ингээд зохион байгуулалт дээр төвшөнд явуулж байгаа. Тэмцээн ийм тэмцээнээс хүүхдүүдийн өнөө жинхэнэ өнөө авьяасан тийм манай Монгол улс ишгшээ багийн дэшээ гайгүй тоглох юунд бол бүрдээ явчихж байгаа. Манайх нөгөө автобусны буудалтай яг адилхан хөлбөмбөг чи өөрөө нэг юм улирлын чанартай. Тэгээ ингээ бид нар чи дөрөв улиралтай. Тэгээд хөгжихийн тулд энэ нөгөө заалны хөлбөмбөг гэдэг юм ерөөсөө бас мартаж болохгүй юм шиг. Тий. Энэ ер нь хэр хөгжиж байгаа вэ? Би бас нөгөө яг хөлбөмбөг зүгээр үзэж сонирхдаг болохоос яг мэрэгжлийн та хэдийг бол мэдээлэл бас их жоохон багтай л та. Тэгвэл 2020 тэмцээнийг санаачлагчаас яг энийг бодолцсон л та. Аа. Энэ өвлийн улиралд яг хөлбөмбөгөөс хөндөрч байна. Тийм учраас дүүлэн 2020 тэмцээнийг заалны хөлбөмбөгөөр зохион байгуулъя гэдэг юм шийдвэр гараад 10 сард эхэлсэн тэмцээн маань явж байгаа 4 сард дуусчих чичээ. Тэгэхээр заалны хөлбөмбөг дандаа зааландаа бол. Зааландаа бол. Одоо үргэлжлээд энэ манай багчууд маань ингээд сая тоглож байгаа нь талбай нөгөө шинэ гоё талбай дээр. Аа. Ард байгаад шүү. Тэр хүрлээхаа энэ залуучуудын энэ дүүлэн 2020-ыг ер нь хизээнээс ингээ хамтарч ажиллаж эхэлсэн байна. Би шиг байна. За нийслэл хот маань бол сүүлийн 2 жил бол бас энэ Италийн дуулан төрийн бус байгууллагыг дэмжиж энэ нийслэлийн хүүхэд залуучууд маань өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэдний чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүл багийн спортыг дэмжих. Манайхаас хөтөлбөр байгуулсан нийслэл хотоос энэ бол Найрсаг Улаанбаатар хөтөлбөрж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бас хүүхэд залуучуудын спортыг хөгжүүлэх, эдний бол зав чөлөө цагийг бол зөв боловсон өнгөрүүлэх, хамтарч нийтж ийм ажиллбаруудаар зохион байгуулж одоо дэмжлэг үзүүлж нийслэлийн засаг даргуугаад хотын захирагч үйл даргын бас ивент тэтгэлгээр ингэж болж явж байгаа. Энэ гэхээр яагаад ингээд нийслэл маань өнөөдөр бол хотоос хамтарч байгаа юм тий? Тий, хотын чинь бас дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байгаа. Аа зөв. Тэгэхээр энэ маань нийслэл маань бүтээн байгуулалтын хажуугаар энэ хүүхэд залуучуудыг бол бас зөв боловсон хүмүүжүүлэх асуудал бол хотын нэг ажлын гол хэсэг юм байна. Төв зүгээр л одоо юм байгуулад бүтээгээд ахтаа гол нь биш, хамгийн гол нь төлөвшүүлэх, нийтж, хамтж, зав чөлөөтэй цагийн зөвлөө цагийн бол зөв боловсон өнгөрүүлэх энэ хөтөлбөрийн хүрээнд бол ингэж хийгдэж байгаа тодорхой ажил гэж үзэж байгаа л да. Тэгээд манай нийслэлийн спорт урлагийн байгууллага бол спортын хороо нийслэлийн спортын хэлтсээс бол одоо нийгмийн итгэж өмнөд ажиллаж байгаа. Компаниудыг бол одоо энэ уриалмаар байна. Ялангуяа энэ хүүхэд залуучуудаа явуулж байгаа энэ тэмцээн уралдаан тэмцээнийг бол ивент итгэж ингэж явах нь хаагаад энэ дэлхийд байдаг юм шүү дээ. Одоо манай сургуулийг бол тэр одоо хотынхан дэмждэг, тэр компани дэмждэг ийм хөтөлбөрийг бол хамтарч хэрэгжүүлснээр хүүхэд залуучуудаа бид нар зөв боловсон ийм хотын хүүхэд болж хүмүүжүүлэхэд бол маш их чухал ач холбогдолтой гэж үзсэн. 30 мянган хүүхэд гэдэг чинь бас л олуулаа авч юм шиг тий. Энэ бол энэ тэмцээнд оролцож байгаа 3 үе шатанд оролцож байгаа хүүхдүүд шүү. Нийтдээ 100 гаруй сургууль оролцож байгаа шүү дээ. 100 гаруй сургуулиуд оролцож байна.
Нөгөө талаар энэ хүүхдүүд залуучуудын зав чөлөөг бол бид нар ийм спорт, уран сайхан энэ ажиллабараар ингэж хүмүүжүүлж өгөхгүй бол хитрхи чөлөө загаа бол буруу зүйлд ашиглах юм уу? Одоо тийм ээ? Энэ нөгөө талаар хамтарч хөдөлмөрлөх, хамтарч багийнхаа төлөө амьсгалж нэг эвдэл, нэг санаатай байж ингэж л хүмүүжүүлэх нь бол хотын маань бас тодорхой нэг ажиллабар мөрийн хөтөлбөр юм да. Тийм шүү дээ. Дуулаа 2020-ын шилдэг тоглогч эмэгтэй. За одоо бас эмэгтэй хөлбөмбөг гэдэг болцсон юм уу? Үгүй би одоо чи. За. Баяр хүргэе. Хит одоо шилдэг тоглогч гэхэр зэрэг бас нөгөө гол мал оруулалт харна шүү дээ. Тэгэхээр хичнээн гол оруулав. Хизээнээс тоглож эхлэв. 6 жил тоглож байна. Одоо эдгээр анги лээ. 11 дэх. Шилдэг тоглогч гэхэр одоо байрлалууд байна л дээ. 4 хүн л байрлал шүү дээ хөлбөмбөгч юм бол зэ. За хаалгач бай. Хамгаалагч. Тэгээд хагас хамгаалагч, довтлогч. Аль нь? Хагас хамгаалагч. Хэдэн гол хий? Мэдээж гол хийсэн л болоод шилдэг байдаар шүү дээ. Нэг манай багийн ундрах гэдэг байхгүй юу? Тэр нөгөө манай хурдлах тоглолтоо хөвтөлөгч би нэг хагас хамгаалагч тэгээ пасс нөгөөд би нэг ундрахын дараа л нэг мэрэгэн бүчээрээ 2-т орсон. Хэдэн гол? Хэдэн гол 30 тахаа. 30. Тоо могоо бол нэг тоолгүй юм байл та. Тэ? Яа хийгээл яваал гэдгийг байл та. Залуучуудаа 3 хамгийн сайн жонглердг нь гараад ирж. За Виктор ах ийшээ. Виктор ах ийшээ зогсож байгаа. За. Хэний сонгох уу та? Та сонгох. Тэгээ сонгоно. Халц. Тийм халц. Хин одоо энэ бол бүр их хэцүү юм болно. Яагаад нүн гэхээр та чинь бол одоо газар бол хизээч төлөхгүй шүү дээ. Одоо энэ дотор бол ингээ автобус явж байгаа. Автобусын дотор хин хамгийн олон жонглерт үзэх гэдэг. Тэгэхээр та гурваас одоо Ахмад тоглогч нэгийг сонголоо. Довтлогчийг сонголоо. За. За. За хий. Наарахасаа наадам дүүгээсэй гэж байдаг та. За шамаас дэлхэн дээ. За бид ингэ жоохон зай гаргаад өгчлөө. 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163
бүр юм уу? 42. За 42 шүү. 42. За. Аваад өнгөчний. За. Хadi bir işe çıkar. Tamam. Sen burada kaldır şimdi. Ay, doğru, doğru. Tamam. Sonra, tamam. Ne? 100. Aro, arın, 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 arın. Hadi, hadi. Hadi, hadi. Koç, içine koçar, koçlar, İşte bir sayıyı yaparsın şu. Яасан ба гэхэд хэмлэх үг нэр юм болчиход байна. А? Сүхээд X. Сүхээд юм бариагүй шүү. Та нар анзаарч харсан бол яг ингэж явсан. Ахмад бол мөч X-тэр явахад эндээс барьцсан. X. За баяр үргээ, дүүдээ баяр үргээ. Ахыг л хөлөн бүгдүүд жонглоор цулах гэдэг шүү. Наашаа гараад ирээч. Эндээс. За хит жонглоор марахгүй гад марахгүй юм шиг. Та юу нэг тоглож явах үедээ аль байрлал тоглодог вэ? Би их сүртэй шигшээ мэгшээд байж байгаагүй зүгээр очин адун газар болгондоо биеийн тэмрийн одоогоор бол арга зүйч гэдэг юм уу те. Ямар ч биеийн тэмрийн хариуцаад үйл хөдлөлийн хороо мороо тэгээ явдаг байсан байхгүй. Тэгээд насаараа хөлбөмбөг тоглосон. Одоо 73 тай. Тэ их сургууль тоглодог байлаа. Хөдөлмөрийн нийгэмлэг 67 68 он тоглож байлаа. Их сургууль бас тоглож байлаа 72-оос 77 онуудад. Тэгээд сүүлд нь алдаж сандаг багштайгаа хоёулаа армийн аваргаар таад би армиас бас байгаа ингээ 0.9-оор ингээс баг бүрдүүлж алдар нийгэмд тоглодог байлаа. Тэгж явсараад 93 онд сэргээс салагдаад 93 оноос хойш талбайн теннис, софт теннис гэж байх явж байгаа. Сүүлд нь 2003 оноос хөлбөмбөг рүү орсон. Буцаж эргэж авсан. Тийм, эргэж сандаг багшийнхаа зөвснөр хөлбөмбөгийн хүүхдүүдтэй ажиллаад тэгээ одоо өнөөдөр чинь 20 жил болчих юм байна тийм ээ. 10 хэдэн жил тийм. Тэгээд 2006 оноос Тэрэттэйгээ тэр баттайгаа хоёулаа энэ дуйлааныг үүсгэн байгуулахад нэхлээд ороод 10 дугаар сургуулиас ороод тэгээд өдөө хүртэл 9 дугаар удаагийнхын дуйлын хэмжээнд нь орцоод явж байна. Энэ хугацаанд тэр баттайг баярлж явдаг.
Монголын хөлбөмбөг түрүүн бид нар яасан удирдлын чанартай гэсэн одоо удирдлыг биш болчиход байгаа. Заалан тоглож. Ягаад өвчнгөө хөгтөд бэлгэлтэй. Гүрүү 7 хоног болгон тэмцээнд явчихсан баян бэлгэлтэй байх хэрэгтэй. Багш нараас ч их шаардлага тавьж одоо амжилт шаардсан хүүхдүүд ч өөрснөө ур чадвар аягүй хөгжүүлж байгаа байхгүй юу. Тэгээд энэ тэр батд бас баярлж явдаг. Монголын хүүхдүүдийн ирээдүйг ингээд найз нөхдөдтэйг хараад хэдэн найзуудтай хараад хөлбөмбөгийг Монгол хөгжүүлээ гэдэг утгаар нь өвөл заалны хөлбөмбөгийг барьж авах хүүхдүүд жилийн 4 өдөр бэлтгэгдэй байдаг гэдэг бид нар ухаарсан байгаа байхгүй юу. Олж харсан байгаа байхгүй юу. Тэгээд хөлбөмбөг хөгж ийн өсрөнгөө хөгж ийн чи тэр өсрөнгөө тий өсрөнгөө хөгж ийн үгүй юу айдмаар яваад байгаа гэж асууж ирсэн байхгүй юу. Тэгээд өсрөнгөө хөгсөн гэж хэлж болно. Ялангуяа сүүлийн 10 жил. Мөрөн гэдэг хүүхд анхных нь хүүхд одоо улсын шигшээд гадаадд бас легионер болоод явчихсан. Араас нь улс бол бэлэн шигшээд 2 3 хүүхдүүд тоглож байна. Миний шангаж гэсэн 97 оны одоогийн 17 8-т хүүхдүүд улсын шигшийг хаалгаж зогсож байна. Залуучууд эдэгчүүд явж штэ. Хөлбөмбөг хөгжиж байна Монгол. Хаа газар сайгуудын дуулааны хүчээр заартай болж байна сургуулиуд ногоон талбайтай болчихлоо тий. Тэгээд жилийн дөлөв өдөр хөгжиж бэлэн болчиход байна. Хүнс ч хэдэн жилийн өмнө бол одоо бид нар ч шороон дээр л үзэл тарлаа шүү дээ. За таныг буцаа судалдаа суух үрж байна. Надад нэг юм асуулт байгаа. Энэ дуулаан 2020 бол ингээ 9 дэх жилдээ зохион байгуулагч. Энэ санаа ер нь хэний хаанаас гарсан санаа бэ? Ер нь бол Монголд багийн спорт хөгждөг. Багийн спорт дотор хөлбөмбөг яагаад хөгждөг юм бэ гэдэг. Хөлбөмбөг бол Монгол хүний бие одоо онцлогтон тохирсон ийм спорт байгаад идэг тэгсэн мөртлөө хөгждөг. Тэгэхээр зэрэг бид нар бас энэ түрүү ярьжсэн нэг тэмцээн үзэж хагаад ерөөсөө энэ дэлхийд өрсөлдөх чадвартай хөлбөмбөгчин бэлдъя. Тэр дэлхийд өрсөлдөх чадвартай тийм тамирчин бэлдэхийн тулд одооноос багаас нь эхлэе гэдэг. Тэгээ хүүхдийн тэмцээн байдаг нь бол тийм очтой байгаа байхгүй. Тэгээд насны ангиллаар анх дуйлан гэдэг тэмцээнийг зохион байгуулад дуйлан 2020 гэж байгаа шүү дээ. 2020 онд дэлхийд цахиур хаалах тийм хөлбөмбөгчнийг бэлдэх санаагаар анхны нэр нь тэгж өвдөд тэгээд хүүхдүүдээс эхлээд тэгээд одоо хамгийн анхных нь амжилт нь гараад тухайлбал тэр түрүүн бид нар ярьсан шүү дээ мөрөн гэдэг. Эн чинь бол яг дуйлааны бүтээгдэхүүн байхгүй. Тэгээд бид нар эхнийхээ амжилтанд хүрсэн явж байгаа байхгүй. Ямар ч гэсэн Европын нэг багттай Монгол хүнийг тоглуулж байгаа гэж өөрөө мэрэгжлийн болж ирж байгаа. Ингээд мэрэгжлийн бол анхны санаа нь бол ингэж л гарсан. Тэгээ одоо ингээд ус даяар үндэсний хэмжээний тэмцээн бол явж штэ. Сэтгүүлч нөгөө юм уусаад юм ухах амар дуртай л та. Тэгээ ямар нэгэн юм заавал нэг юм хүний нэр байж ивэл их гой сонсогддог. Энэ дуйлан гэдэг юм чинь тэр хүн л гэвлэл их ингэж л ухах гэдэгхгүй. За. Ер нь бол нөгөө бөөнөрөө ярьж байгаа хийцэн байдаг шүү дээ. Яг нэг ийм юм хийхгүй бол ер нь болохгүй юм шүү. Тэгээ ер нь бол манай хас банкны л залуучууд сууж байгаа л ярилцсан шийдсэн асуудал л та. Тэгээд ялангуяа энэ багийн спорт дээр бол дэмжихэд зардал өндөртөө хүмүүс бас тэр болгон оролцоод байдгүй. Бүгдээрээ уулан дуртай байгаад байдаг. Тэгэхээр ер нь манай хас банкны залуучууд сууж байгаа л тэмцээн үз сууж байгаа л тэгэл гарсан анхны санаа нь ерөөсөө ярьж байгаа л ярьж байгаа л тийм. Би нэг юм санаад байна. Одоо Монголын үндэсний олон нийтийн телевизээр хагасаа өдөр болгон баха тий. Оройн нэг тоглолт гараад байгаа шүү. Тэгсэн мөртлөө энэ доороо нэг юм яг энэ зүүн доороо или баруун доороо или нэг юм 20 хэдгцэн нэг лого байдаг. Тэр ямар учиртай лого байна вэ? 2050 гэдэг нөгөө төрийн бус байна. Миний харсан тэр лого. Тийм тэр лого. Тэгэхээр нөгөө Премьер Лиг энэ үзүүлэхэд тэр нэг лого орж ирсэн. Тийм 2050 гэсэн тийм. Тэгэхээр тэр нь болохоор 2050 гэдэг бас хөлбөмбөгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. 50 онд яах гэдэг. Тэр Монгол Улсын ерөнхийлөгчийн нэг санаачлага байгаа даа шүү дээ. 2050 он гэхэд дэлхийн аваргыг дотооддоо бий болгоё гэдэг байлаа. Ерөнхийдөө төрийн бус байгууллага бол ямар ч чаданд хаагурч байж болно. Хамгийн гол нь уушаа энэ төрийн бус байгууллагууд чинь ажил хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ эцсийн эст Монголын хөлбөмбөгийн холбоо маань тэр чиглэлээрээ бэхжүүлж байгаа. Төрийн бус байгууллагууд бэхжүүл. Энэ чиглэлээр нийслэлч гэсэн тодорхой ажил хийж өнөөдрийн шатанд энэ экспортыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа. Манай нийслэлийн засаг даргын бас санаачлага явуулж байгаа. Тийм учраас бол альва экспорт түрүү дэлгэрээр ирсэн шүү дээ. Тэр Манчестер хот нь тэр Лондонгийн том багууд гардаг шиг. Өнөөдөр Улаанбаатар хот бол бас нийслэл хот.
Тэгэхээр нийслэл хот маань бас энэ спортыг хөгжүүл цаашдаа нийслэлдээ бол томоохон тэмцээн уралдааны зохион байгуулалт бүхэл талын хүч болцоогоо дайшиж ажиллахын төлөө ажиллаж байна л да. Тэгжээж хөгжиж шүү дээ, тийм ээ. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд олон хотуудын дунд тэмцээн зохио гэж байгаа. Тэгэхээр энэ Дуйлан 2020 тэмцээний одоо дараагийн хийх ёстой ажил маань шигшээ баг. Нийслэлийн шигшээ баг байгуулах. Тэгэхээр энэ одоо хүрэлцэн ирсэн 15 настай хүүхдүүдийн дунд бид нэр шигшээ багийг байгуулахаар төлөвлөгөөд ажиллаж байгаа. 15 насны хотын шигшээ баг. Нийслэлийн шигшээ баг. Тэгээд өөр одоо ирээдүйд ч юм уу тийм ээ улаан өвд одоо бид нар эхлэе л та. Тэгэх юм бол одоо нөгөө Найрсаг Улаанбаатар ч гадны тоглогчдоор хүүхдүүдийг авчирна. Тэрийгээ дагаад жуулчин, аялал жуулчлал хөгжин. Аялал жуулчлал гэхээр заавал нэг юм байх. Энэ чинь хоттоо хийж төрөл бүрийн хурал цуглаан, спорт, арга хэмжээ чинь бас л нөгөө Найрсаг Улаанбаатарын нэг хөтөлбөрүүд ч дээ. Тийм учраас тэр чиглэлээр энэ жил бас тодорхой хэмжээнд Найрсаг Улаанбаатарын хөгжөөд наадмын өмнөх тодорхой бас барууны тодорхой том хамтлаг дуучдыг өрий гэж бодож байгаа. Ийм хөтөлбөр батлагдсан. Тэрийгээ дагаад энэ ойрхон байгаа гадны Орос хятадын одоо үзэгч нар ирж бас тэрийг үзэж балиачлж ирж шүү дээ. Тинч бодог зөв. Би сонсон л доо. Удахгүй спорт биш, урлаг, уран сайхан бүхэл юмараа. Том удахгүй Бейонс ирэх гэж байгаа тухай би сонссон л доо. Тэгвэл гоё юм. Мөнгөний төлөөд авчрах хэрэгтэй. Манай залуучууд нүд онгоон. Тийм шүү дээ. Чих онгоон. Хөгжим яаж дуурдгийг Бейонс үзүүлнэ. Яаж дуулдгийг тэр харуулна. Үнэхээр ийм байх хэрэгтэй. Хаанаас санагдах нийслэл маань Улаанбаатар шүү дээ. Энэ бол дэлхийн том хот. Тийм биз дээ. Улаанбаатар Монголын нийслэл. За, тэг ингээ хэлэнгүүт манайд та гэж зүгээр надаа ингээ бодогдоод байна л. Гэтэл энэ сэтгэлээс салмаар юм шиг байл шүү. Би бас салах гал кичээл. Манайхан ч дээ гэл ингээ гой. Харахаас галчраад ингээ. Тэгтэл нэр үнэхэр хүрээд ирэх юм бол Улаанбаатар өөрөө дэлхийн хот болох хэрэгтэй байна. Яагаад гэвэл Бейонс ирээ ирэх юм бол Хятадаас ямар олон жуулчд ирэх вэ? Оросоос ямар олон жуулчд ирэх вэ? Дэлхийн хот байх хэрэгтэй байгаа байхгүй тийм ээ? Дэлхийн хот. За. Нэвтрүүлэг маань ингээд өндөрлөө. Дэгийг нэг аяараач гэж өрсөн өнөдөр. Талын сэлзүү сахалаа эцэж ядраад амарсан чимөө амрах хосын яра сонсоо амсга дараан чарсан чимөө өдрөө Улаанбаатарын үдэж намухан учирсан олзон заяос ярухан Улаанбаатарын үдэж намухан учирсан хоёрын яриа айдухан Эсэн дөлгөн хаврын хайран илчилсэн Улаанбаатар адгаач ёо ашми мөрөд төшсөн нахалай хайран илчилсэн дурсан суугаа бүдэ Улаанбаатарын үдэж намухан учирсан хоёрын